Энэтхэг улсын санаачлагаар байгуулагдаж байгаа нарны эрчим хүчний олон улсын эвсэл. За нөгөөх нь бол гамшигт төсвөртэй дэд бүтцийг байгуулах, хөгжүүлэх олон улсын эвсэл гэсэн энэ хоёр том санаачлага томоохон улс орнуудын хамтын ажиллагааны хүрээнд бий болж байгаа механизмд Монгол улс албан ёсоор нэгтгэе илэрхийлж нэгдэж байгаагаа илэрхийлж бас хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд бүс нутгийн болон олон улсын түвшинд бий болж байна гэж үзэж байгаа. Энэтхэг улс бол манай улсын эдийн засгийн хамтын ажиллагааны тэр дундаа эрчим хүчний аюулгүй байдлыг хангах чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Бөгөөд энэ нь энэтхэг улсын бусад улс орнуудад хийж хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл буюу Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийн энэ төсөл явж байгаа гэдгийг та бүхэн маань мэдж байгаа. Энэ төсөл 27 оны сүүлчээр ашиглалтанд орох бөгөөд өнөөдрийн байдлаар энэтхэг улсаас Монгол улсад 2500 орчим энэтхэгийн инженер техникийн ажилтан албан хаагчид ажиллаж газрын тосны боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрчимтэй урагшлуулахаар ажиллаж байна. За үүнээс гадна манай хоёр улс зөвхөн газрын тос боловсруулах үйлдвэрлэлийг хамтарч хөгжүүлээд зогсохгүй газрын тосны хайгуул олборлолтын чиглэлээр хамтарч ажиллах бас нэгдсэн байр суурьнд хүрлээ. Энэ бол манай улс үйлдвэрээ цааш нь тасралтгүй түүхий дээр хангаа зогсохгүй бас экспорт импортоо тэнцвэржүүлэх боломж нөхцөл бүрднэ гэж үзэж байгаа. За мөн эрчим хүчний салбараас гадна эрдэс баялаг геологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөдөө аж ахуй тэр дундаа шинэ хоршооны чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, шинэ хоршооны үйл ажиллагаанд чиглэсэн сургалт, дадлагжуулалтын ажлыг хийх, мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэх, төсөл хөтөлбөрийн дэмжих, харилцан туршлага солилцох энэ чиглэлээр Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг шин шатанд гаргах чиглэсэн шинэ хоршоо хөтөлбөрийн үйл ажиллагаа бас илүү өргөжих боломж нөхцөл бүрдэж байна. За нөгөө талаараа бол хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэх, хүмүүнлэгийн тусламж гэдэг бол аливаа бүс нутагт буюу аль ч улс оронд ялангуяа манай хоёр улсын хувьд бий болж болзошгүй эрсдэл гамшигын үед цаг алдалгүй хүн хүч, техник хэрэгсэл татан төвлөрүүлэх, хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг төвлөрүүлэх, за түгээх, мөн харилцсан бие биендээ дэмжлэг туслалцаа үзүүлэх, мэрэгжлийн арга зүйгээр хангах, мэрэгчлэн боловсон хүчнүүдэд сургах гэх мэт томоохон шин шатны бас тохиролцоонуудыг хийж албан ёсоор үзгэллээ. Мөн засгийн газар хоорондын, яамд хоорондын цаашлах юм бол салбарын бөгөөд орон нутгийн түвшний хамтын ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр бас баримт бичигт гарын үсэг зурлаа. Бид 10 гаруй төрлийн баримт бичигт гарын үсэг зурснаар бодиттой ажил хэрэг болж байгаа ажил төрлүүд улам эрчимжих, за цаашлаа шинээр эхлүүлэх ажлууд цаг алдалгүй өргөн хүрээнд хамтын ажиллагааны хүрээнд бас хэрэгжиж үр дүнгээ өгөх боломж нөхцөл бүрдлээ гэж үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар бас Монгол улсаас энэтхэг улсад сурч боловсрч байгаа оюутнуудын тоог 70-аар нэмэгдүүлэх боломж бүрдэж байна гэдэг бол мэдээлэл технологи, кибер аюулгүй байдал, за мөн аутсорсинг, хэмэл оюун ухааны чиглэлээр бас томоохон ахис дэвширч гаргаж дэлхийд тэргүүлэх хэмжээний олд амжилтыг үзүүлж байгаа. Инновац технологи, өндөр технологийн чиглэлээр бэлтгэгдэж байгаа оюутан сурагчдынхаа тоог бид бас нэмэх, ахиулах юм боломж нөхцөл бүрдсэн олон сайхан үр дүнтэй яриа хэлцээрүүд хийгдсэн айлчил болж байна.